Сайн байцгаана үзэгчдээ Дорногов телевиз бизнес хөтөч FM 89.1 радиоос үзэгч та бүхэн сонсогч та бүхэндээ хүргэж байгаа Ди подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За бид маш сонирхолтой зочдыг урьж оролцуулсаар байна. Тэгэхээр энэ удаагийн зочноо та бүхэнд яг одоо танилцуулъя. За өсгөө бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Өрсөнд бас баярлалаа. За өсгөөг би үзэгчдээ танилцуулъя. Нэмд орж өсөх баяр. Саранхөө театрын гоцлол бүжигчин. За үндсэн мэргэжил нь бол ардын бүжгийн жүжигчин, электроникийн инженер гэсэн ийм сонирхолтой мэргэжилтэй хүн ирсэн байна. За тэгээд өсгөө өөрийгөө эхлээд үзэгчдэд танилцуулж тий. Тэгээд ийм хоёр мэргэжил бас сонсохоор хүмүүс бас гайхчихж магадгүй тэнгуүтээ одоо Саранхөө театрт бүжигчин юм байна гэж ойлгож байгаа тий. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Нэмдэрж өсөх баяр гэдэг. Дайлын том хүү. Ам бол хэдүүлээ лээ. Ам бол дөрүлээ. Хэс соёлаа тэгээ доороо охин дүүтэй. Аха. Тэ. 2009 онд анх Үжмүжин коллежид бүжгийн ангид одоо элс орсон. Тэгээд тэр цагаас хойш 5 жил суралцаад бүжигчнэрээ төгсөөд тэгээд гэрийнхэнтэйгээ ялангуяа ээжтэй ярилцж хагаад ерөнхийдөө манай ээж бол над зөвлөсөн л та бүжиг бол өөрөө залуу насны урлаг чи дуртай зүйлээ хийн. Гэхдээ ирээдүйд бас өөрийгөө бас бодох хэрэгтэй гэд тэгээд эзэмшээ гэж зөвлөсөн байна. Тэгээ ярилцж хагаад дахиад ихтэй сургуульд суралцах болсон. Тэгээд битээр нэг конкурс өгчөөд явж байгаад эхлээд Мойсын 2 сургууль бүртгүүлсэн. За юу нэ? Мойсын олон улсын харилцаа тэгээд нэг хэрэглээний сургууль лөө математикийн сургууль. Тэгээд тухайн жилд нэг Улаанбаатар хотоос нэг сургуульд нь 100, нэг сургуульд нь 150 оюутан авна гэд. Тэгээ оноогоор явсаар байгаад би нөгөө оюутнуудаа бас хасагдаад. Тэгээ манай хамаатных нэг хувийн сургуульд элс орсон байсан. Хүрээ мэдээлэл холбоо технологийн дээд сургууль. Тэгээ тийшээ орсон чинь бас яг ямар анги авахаа мэддэггүй. Тэгэл ярилцж байгаа л ингээ харж байгаа л энэ электроник инженерийг яг яад ингээл хүмүүсээс асуувал тэгсэн чинь ингээд за ямар ч ингээд төгсөөд ихтэй цахилгаантай ойролцоо. Яг альч тийшээ хувирсан боломжтой гэд. Тэгээ боломжтой юм байна гэ. Тэгэл ер нь битээр электроник инженер гэдэг ангийг сонгож орсон л та. Тэгээ хүмүүс бас гайхаад байдаг байхгүй ингээд би инженер штэ ингэвт нь хизээ сурцсан гэдэг. Тэгээ наа хүмүүс өөр анх бүжигчнэр л гэж бодд юм шиг. Ер нь хүүхдүүдийг асууад байдаг. Би таныг ингээд бүжигчин л гэж боддог байсан шүү дээ. Хизээ их сурвалж сурцсан гэдэг байхгүй. Шууд одоо нэг коллежид төгсөнгүүтээ коллеж хийж явж байна. Тийм 14 он төгсөөд тэгээ шууд 18 он хүртэл сураад төгс. Тэгээд 18 он төгсөнгүүтээ ер нь электроникийн инженерээр ажилласан юм уу? Үгүй 18 оноос төгсөө шууд нутагтаа хараад бүжигчнэрээ ажилласан. Одоо хүртэл ажиллаж байгаа. Тэгэхээр чи яг электроникийн инженерээр сурж байхдаа бүжилж исэн гэсэн үг үү? Ер нь ингээл урлаг соёлын арга хэмжээнд оролцол явдаг. Оролцсон. Нэг оюутны амралтаараа ирээд Саранхөө театрт тоглолтод оролцдог гэсэн. Тэгээд Улаанбаатар хотод шаардлагатай гэвэл найзуудынхаа юм дотор очдөг гэсэн. Халтур игээл те. Нөө маа нэг найз нөө Perfect Dance гэдэг UBS-ийн зохиосон тэмцээн. Тэрний финалийн шатанд нь цуг орж хөгжүүлжсэн. Бусдаар л нэг тийм халтур хийгээгүй. За. Уучлаарай. За тэгэхээр өсгөө бол одоо яг ийм одоо түүхийг сонсох юм бол яг ийм электроникийн инженер мөртлөө одоо ингээд бүжигчин хийгээд ажиллаж байгаа яг анхны одоо сурсан мэргэжлэрэл гэсэн үг шүү дээ тий. Тэгээд одоо тасралтгүй яг хэдэн жил Саранхөө театртаа ажиллаж байгаа. Миний бодлоор бол бас нэлээд л удаж байгаа юм залуу бүжигчдийн төлөөллөгийг харж байгаа. 10 яг одоо яг ажид орсон гэвэл 18 оноос хойш одоо хүртэл яг 5 23 он гэдэг чинь 5 дахь жилдээ орж. Тэгээд өмнө 2 жил гэрээт бүжигч хийдэг гэсэн. За. Тэгээд ерөнхийдөө нэг ажилласан гэвэл 7 жил болж байна л гэсэн үгтэй. За, Саранхөө театр бол манай одоо Дорноговь аймаг төдийгүй Монгол улсын хэмжээнд бол Данзан Аравжагийн нэрмжит гэдгээр нь мэднэ. Сая энэ жил бол Данзан Аравжагийн Мэлмигесний 220 жил болж байна. За үүнтэй холбоотойгоор маш том бүжгэн жүжиг тавигдлаа. Манай Саранхөө театрын бас маш олон бүжиг хамтарсан маш сайхан тоглолтуудыг хамтран хийлээ гэд одоо намтар түүх ариунтай ийм сайхан театрт чиний хувьд ороод одоо
гэрээт ажилласан жил тэгээд 7 жил ажилласан байна. Энэ хугацаанд ардын бүжгийн анги гэж явж байгаа. Жохон яг ингээд театр дотор ингээд маш олон ангиуд чиглэлээрээ байдаг. Тэ чи ингээд танилцуулбал зарим хүмүүс бас нэг сайн мэдэхгүй байж магадгүй дотоод зохион байгуулалтыг тийм ээ. Тий, ерөнхийдөө чиглэлийн одоо яг бүжиг, хөгжим, дуу, тараам гэсэн ерөнхий юм уран бүтээл чиглэсэн дөрвөн анги байдаг. Тэгээд дээр нь захиргаа, үйлдвэр үйлчлэгээ гэсэн нийт ингээд 6 ангиас бүрддэг Санхүү театр маань. Тэгээд ерөнхийдөө бүжиг анги дотор бол бид нар бол яг шаардлагатай гэвэл чөлөөт бүжиг, орчин үеийн бүжиг бүгдийг хийх юм шүү дээ. Тий, Латин Америкийн төрлийн одоо тухайн тоглолтондоо тааруулж дэглэн сурна тий. Миний хувьд л аяг хэцүү байдаг. Янз янзын байдлаар хөрвөхөө тий. Тий. Тэгээ манай өсгөөч нь чамайг нөгөө дуулдаг гэдгийг нэг контент хийж байгаа мэдсэн шүү дээ. Тэгэхээр чиний хувьд одоо бүжгээс гадна дуулдаг. Тэгээ бас ингээд аппарат аваад ирээрээ гэд миний хувьд хэлсэн. Яа тэгэхээр бас юм зураг авах ч юм уу, бичлэг хийх ч юм сонирхолтой юм шиг санагдаад мэдрэгдэг ч юм уу, фэйсбүүкээс мэддэг ч юм уу тий. Тэгэхээр нөгөө нэг сонирхлууд нь ингээд янз тий. Гэхдээ үндсэн ажил нь бүжиг болоод явчихаар бас хүмүүс их сонирм баг. Чамайг дуулдаг байсан гэх юм билээ шүү дээ. Би чинь угаасаа нөгөө дуулдаг байсан бохоггүй. Дуулдаг байсан. Тэгээд 10 жил байхдаа дуулдаг байжгаад хүмүүс нөгөө бүжигчин болсон гайхаад байдаг байхгүй. Чи дуулдаг байсан мэт тэгээд 10 жил байхдаа Ариун цхан багш нар ер нь хэд дууны бэлтгэл хийж тэгээд дуулдаг байсан. Тэгээ яг 7 дугаар ангида 7 дугаар ангийнхаа хавар нь хөгжим коллежид эсэлт өгөөд тэгээд 8 дугаар ангид ороход жилдээ шилжээд тэгээ бүжигчин болсон. За хөгжим бүжиг гэдээрээ ер нь бол хөгжим бүжигээс улбаатайгаар чиний хувьд одоо үндсэн мэргэжлээр сурсан ч гэсэн буцаж ирэнгүүтээ магадгүй суур нь бүжиг байсан учраас тий нэг бага одоо боловсрал эзэмших суур нь бүжиг байсан учраас бүжгээр ажиллаад байна уу гэж би зүгээр харж байгаа юм. Хөгжим бүжигт сурна гэдэг бол одоо ямар одоо шалгууртай байсан чи тэр хугацаанд ямар зүйлс мэдсэн бол магадгүй одоо дорногоос хөгжим бүжигт сурдаг одоо юу гэж явж байгаа лээ сургууль. Одоо Монгол Улсын консерватори гэж. Тий, тэгж явж байгаа тий. Олон хүмүүс байд юм шиг лээ. Зарим нь сурдаг, зарим нь одоо янз янз л ингээд шалтгаанаар олон хүмүүс хамрагж байгаа. Тэгээд магадгүй хөгжим бүжигт сурыч гэж бодож байгаа хүмүүс биш магадгүй шүү дээ. Хөгжим бүжиг сурж байсан тэр яг дурсамжаасаа хавалцвал. За, хөгжим бүжигт Монгол Улсын гавьж бүжигчин Алтан Гэрэл, Монгол Улсын солион дөрний ажилтан Мөнхтлэр гэдэг хоёр хүний шав болон төгссөн. Тэгээд ерөнхийдөө хоёр багшаас маш их зүйлийг сурсан. Хамгийн эхлээд сурсан зүйл юм бол бид нар нөгөө одоо ангиар амар тийм коллектив сайтай байхгүй. Гэм хаач очсон юм амар олуулаад цуглацдаг. Тэгээ манай ангийнх нэг тэгээд нөгөө нэг өөр ангийнхан танай ангийнх ямар ядаргаатай ингээд дандаа олуулаад ижих ингээд гэдэг байхгүй. Тэг хамгийн эхлээд бид нар юм коллектив нөхрөл гэдэг зүйлийг аягүй сайн суралцсан. Яг тэр манай ангийнхан аягүй олуулаа дотор өрөнд хамт амьдэрдэг гэсэн байхгүй. Бараг бүгд тэрэ. Анги 30 хүүхдийн яг тал нь дотор өрөнд амьдэрдэг гэсэн байхгүй. Тэгээд дотор өрөнд амьдардаг байсан болооч тэр би бинтэй айгүй тийм ам. Тийм найз нөхөрлөл тэр ер нь айгүй сайн авч явдаг. Тэгээ найзуудаараа бас ер нь бахархдаг да. Одоо манай ангийнхан гэвэл яг төвийн театр шалгуудад яг одоо мандаад гялалцаад явж байгаа тийм буран бүтээлчтэй байгаа. За яг хөгжим бүжигт бол бас яг хүсээд сонгоод суралцъя гэдэг хүүхдүүдэд бас айгүй хэцүү. Яагаад тэгэхээр нөгөө хүнд байглаас өгсөн өгөгдөл гэж байдаг. Тэр нь хэрвээ дутчихвал авах боломж өгсөн. За тэгэхээр ямар одоо шалгалтаар авд юм бэ? Ер нь хизээ бас өгөх боломж одоо шалгалт өгөөд тэр сургууль руу орох боломжтой. Ерөнхийдөө бол эсэлтэд дандаа яг өвөл авдаг. Хавар нь одоо Монгол юм уу сонгодог бүжгийн анги төгсчээвэл тэр нь өмнө нь өвөл хэрвээ Монгол төгсчөөл Монголын ангид эсэлт авна, сонгодог төгсчөөл сонгодог эсэлт авдаг тий. Тэгээ би пислогоор аавна, тэгээ сонсгол, мэдрэмж, тэгээ хамгийн сүүлд нь ерөнхий эрдэмтний хичээлээр шалгалт авдаг. Ер нь миний үед бол 3 байсан. Одоо нэг юм бүр 5 мав болцсон юм шиг үлээ шалгалт. Илүү нарийн болцсон юм шиг үлээ. Хичнээн одоо мундаг үжилдэг байгаад ерөнхий эрдэмтний шалгалтанд тэнцэхгүй бол бас тэнцэхгүй тий. Ер нь бол шалгуур нэлээд өндөртэй. Нэлээд бэлдэж явах шаардлагатай. Ерөнхийдөө ингээд маш сайн бэлдэх хэрэгтэй. Тэгээ айгүй сайн гүйцэтгэгчийг нөгөө одоо
бараг зах зээлд нийлүүлэх гэж байгаа учраас маш сайн гүйцэтгэгчийг бэлддэг тийм сургууль гэж хэлж болно. Хөгжим бүжгийн одоо яг хуучнаар нэрлээ хвчлээрээ амар юм шиг тий. Коллежийн үед одоо багш нар их сайн юм шиг харагддаг тий. Яг тэнд одоо хичээл зааж байгаа багш нарын хувьд ур чадрын хувьд ямар хүмүүс байдаг вэ? Тэр утгаараа бол бас сайн шавнар сайн боловсруучсан бол бэлтгэдэд гараад байна уу да гэсэн ийм зүйл бол ажиглагдаад байдیں۔ За дэх үед бол Орос багш нар багшилдаг байсан гэсэн. Тэгээд ерөнхийдөө дийлэнх багш нарын дийлэнх хувь нь дандаа Оросд сургууль төгссөн хүмүүс байдаг байхгүй. Тэгээд дөөр ч юм уу гоцлооч хийж байсан. Тэгээд үндэсний урлагийн их театрт одоо Ахмад үржигчид хийж явж байгаа ш. Тэр хүмүүс чинь гоцлооч хийдэг байсан. Тийм ундаг ур чадвартай хүмүүс багшилдаг. Эргээд гэхдээ багш гэдэг чинь бас хүүхдүүдэд хэрхэн яаж заах вэ? Мундаг өөрөө мундаг байгаад бас сайн шав төрүүлж чаддгүй хүн бас байдаг. Тэгэхдээ манай багш нар харцсангүй ер нь хүүхдүүдийг ингэж гаргаж ирэх тал дээр илүү сайн. Ажил тийм байна тийм үү? Тий, ажил нь. Тэгээ хүүхдүүдээ ерөнхийдөө эсэл дээр орж иж байгаа хүүхдүүдээ бүгдийг ерөнхийдөө хараад ер нь мэдчихдэг. Тэгээд энэ хүүхдийн бие нэм юм байна, тэр нь тийм юм байна гэж ерөнхийдөө хараад нэм юм байна гэж бас харж байгаа тий. Ирээдүйд хөгжих боломжтой юм байна. Зөвөр нэг юм хөгжөлтэй ярихад манай эмэгтэй багш нар баг эмэгтэй хүүхдүүдийг ингээд энэ яванда таргалах хүүхд байна гэдгийг хараад мэддэг гэд. Би зөвөр дотор тэгж боддог байхгүй. Тэгэхээр тийм амар л мэдрэмжтэй л хүмүүс багшилдаг та тий. За их мундаг сургууль байна. Тэгээ сургуулийн талаар халь мэдээлүүлээ. Яа тэгэхээр манай Дорн говьч одоо бүжгэлтгүй хүүхд байхгүй тий. Тэгэхээр эцэг эхчүүд магадгүй одоо хүүхдүүдээ хөгжим бүжгийн коллеж руу өгье, сургая. Ер нь энэ хүүхд одоо магадгүй тий ерөнхий боловсролынхаа сургуулийг давхар мэрэгчлэлтэд төгсгий гэж бодчихвэл одоо бид хоёр ярианд анхаарлаа хандуулж байгаа гэж бодсон учраас асуусан шүү. Тэгээ ерөнхийдөө бүх хүүхдүүд ер нь нээлттэй боломж нь нээлттэй өшөө сайн илүү хөдөлмөрлөд орвол боломжгүй зүйл гэж байхгүй. Тийм байна. Одоо ингээд Саранхөө театр маань шинээр баригдчихээн. За бүжиг ангийнхан одоо ерөнхийдөө хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тэгээд ер нь одоо чиний ажил мэргэжлийн онцлог гэх юм бол өдөржин ингээд дасгал сургууль бэлтгэлгээ дараа дараагийнхаа тоглолттой уялдаа холбоотойгоор ажил нь ингээд үргэлжилдэг. Нэг яг тэр талаас нь нэг мэдээлэл өгвөл. Ерөнхийдөө бол өглөө очиад бид нар ялчгүй дасглаа юм. Бид нар нөгөө байнгын ажил учраас байнгын форумтай бэлтгэл анханд бол өглөө болгон дасглаа юм. Ард дээр нь тухайн тоглолтын шаардлагатай бүжгүүдийг хийн. Хэрвээ тоглолт ойрын хугацаанд байхгүй бол бид нар уран сангаа баяжуулахын тулд шинэ бүжгүүд бэлтнэ гэсэн үг. Тэгээд одоо жишээлбэл бид нар бол ингээд орон нутгийн театрын нэг одоо сул тал нь гэх юм бол хүний нөөц аягүй багтай. Тэгээ манай бүжигчдийн үед бол одоо ингээд надтай нийлээд нэг 5 хүн байна. 4 эмэгтэй нэг эрэгтэй болсон. Тэгээ одоо хүний нөөцийн бодлого юм илүү сайн байхгүй бол орон нутагт ажиллах боловсруучин жоохон бага болоод байна уу гэж хараад байгаа. Тэгэхээр нөгөө нэг маасны бүжиг, шинэ бүжиг, ер нь шинэ уран бүтээл өрөхөд бас бэрхшээлтэй болоо явчихаа. Тийм. Тэгээд яг хуу одоо тэр уран бүтээлчдийг яаж барих вэ гэхээр уран бүтээлээр нь л барина. Тэгээд нийгмийн асуудлаар нь бас дэмжиж өгчих юм бол тэр хүмүүс тогтох боломж нь өндөр. Уг нь бол Дорн говьч одоо бүжигчд маш ихтэй шүү дээ. Тэгээд яагаад энэ яг бүжигчин мэрэгчлээ болохгүй байх, сонгохгүй байх, тэ бүжигээр ажиллахгүй байх гэдэг бас нэг асуудал байна тийм үү? Тэр жоо эцэг ихтэй жоо холбоотой болгож боддог. Тийм үү. Яг ингээд яг ингээд мэрэгжлийн төвшөнд аваад үзэхээр одоо ингээд хичнээн сайн бүжиглдэг байсан ч гэсэн мэрэгжлийн төвшөнд очихоор голлогддог ч юм уу те. Яг тэр ялгаа гардаг. Тэгээд хүүхэд нь амар багаасаа ингээд удаан бүжиглээд ирэхээр эцэг эхчүүд нь бодолж байгаа залхдаг юм болов уу гэж боддог ш. Тэгээд хүүхэд бүжигчин болдгоо өөр мэрэгч сонгоо авчдаг. Тэгээд дуртай зүйлээ орхино. Тэгээд нэг дараа нь үнэхээр бүжигчин болыг өсөлтөө хүүхдүүд нь өөр сургуульд орчхороо дургууд өчгөөгээд хаягддаг бол тэгээд эцэг эхчүүд нь буул тэгээд зарим бүжигчин болно. Тэгээд тиймэрхүү зүйлүүд аягүй их байдаг. Янз янзын шалтгаантай тий. Бүжигчин болно гэдэг чинь бас хэн хүний дуртай зүйл бас биш. Аягүй хэцүү. Тий, аягүй хэцүү тий. Өсгөөгийн хувьд одоо 7 жил ингээд театртаа тасралтгүй ажилласан байна тий. Тэгээ сүүлийн үед бол чамааг бас ганц тийг бүжиг дэглээд ингээд оролцоод яваад байгаа гэж сонссон. Тэгээд яг одоо театртаа бас ямар хувь нэмэр оруулж чинь, ямар бас ирээдүйд ямар зорилго тэгээд ингээд ажиллаж байгаа вэ? За театртаа гэвэл сая 220 жилээр зориулаад өвц төлгүүдгээд хутгтын одоо унжсэн ажнануудаас сэдвүүлж хийсэн байгаа. Гэхдээ энэ бол ерөнхийдөө бол жоохон юм фантомас талдаа одоо хийсэн
тухайн юу гэдэг чинь дээр үед бол тийм далавчтай мар байсан болов гэж боддог байхгүй би. Тэрнээс сэдвүүлж хийсэн тийм бүжиг байгаа. Ерөнхийдөө уран сангийн баяжилтанд бол хувь нэмрээ оруулахыг хичээж байгаа. Тэгээ тухайн ажиллаж байгаа нөхцөлдөө л би өөрийнхөө зохицож одоо хийнэ л гэсэн үг. Тэгээд хэрэв хүн багтаа хүн олдохгүй бол ягаад ч одоо олон хүндээ бүжиг гарахгүй гэсэн үг. Одоо 3 ч юм уу эсвэл ганц ч юм уу эсвэл эрэгтэй эмэгтэй дүүт ч юм уу тийм бүжгүүдийг л хийх боломжтой. Тэгтэл хүмүүс одоо ингэдэг штэ тоглолт үзэхэд хамгийн их сонирхож үздэг зүйл нь миний хувьд бол бүжиг байдаг байхгүй юу? Ямар хүмүүс яаж бүжиглж байна? Ямар шинэ бүжиглж байна те? Ямар хувц өмсөн байна? Аян ямар ингээд зүгээр ингээд бүжигээс хамгийн их одоо гоё мэдрэмж авдаг. Тэгэхээр одоо нэг ингээд шинэ уран бүтээл хийхин тулд ялангуяа бүжиг дээр ямар одоо нөгөө нэг асуудлуудыг шийдвэрлснээр нэг бүжиг ингээд бүтдэм бай товчхоноор хариулаад өгөөч. За шинэ уран бүтээл гэх юм бол яг тухайн уран бүтээл зориулагдсан нэгдүгээр хөгжим байх хэрэгтэй. Хөгжим байх хэрэгтэй. За тэгээд мөн санхүү бас байх хэрэгтэй. Одоо жишээлбэл тухайн бүжиг зориулагдсан хувцсны скетч гэж бас гарна. Тэгээд тухайн хувц хоёртанд мэдээж хөгжим бас санхүүгээр бүтнэ. Яг нэг нөгөө хэлэхэд бол манай театрт тулгамдж байгаа хамгийн том асуудал нь юм бол энэ хөгжим зохиолч асуудал. Яг тухайн уран бүтээл зориулагдсан хөгжим бичигдэн гэдэг бол бас хамаагүй өөр үүдэг болов гэж боддتي. Угаас харагддаг. Том мундаг агуу бүжиг дэлгэцийн бүжиг харахаар яг тухайн бүжигт зориулсан хөгжим гэдэг бол шал өөр. Одоо жишээлбэл жалан мараас гэх. Яг тэр нь л яг гоё манай яг одоо орон нутгийн нөөцийн зориулаад яг ингээл за яг энэ бүжигэнд чинь яг ийм хөгжим зохиож өгөө гээл их юм бол бид нар цаашдаа уран бүтээлүүд гараадах бүрэн боломжтой. Хамтаараа ярьж одоо ингээд та бүжгийг одоо иймэрхүү нэг бүжиг дэглэмээр байна гэдэг ингээд зохиолынхаа сэдвийг болчихлаа тэг бүжгийнхаа. Тэгээд энэ сэдвээ хөгжмийн зохиолчтой очиж яриад хөгжмийн зохиолч тэрний дагуу хөгжмөө зохиогоод араас нь тэрэн тохирсон жинхэнэ нөгөө өөрийнхөө сэтгэлд бодож байгаа бүжгээ дэглэн гэсэн үг үү? Дараал нь бол иймэрхүү байна тийм. Ерөнхийдөө дараал нь эхлээд ерөнхий санаагаа хөгжим зохиолчтой ойлгуулад зохиолч маань өөрийнхөө бодож хийгээд тэрний дараа тэр аян дээр хөгжим бүжгээ даруулж ийнэ гэсэн. Тэгээ энэний араас хувцс хунар гээл те цэвэрлэгээ мөвлээ гээл ингээл явдаг баг те. Тэгээд ингээд харангуут зөвхөн одоо шинэ бүжиг бол зөвхөн одоо бүжиг дэглээчтэй холбоотой асуудал биш байна л да те. Хөгжмийн зохиолч орж ийн. За хувцс дэглээч те. За тэгээд өөр одоо хүн хүч бас. За хүн хүч нөө боловсон хүч гэсэн. Түүнийг одоо хүмүүст хүргэх те бүжигчд мөн одоо оюун нэмжтэй холбоотой гэсэн үг те. Сөхөгдгөө тий. Тэгээ оюун нэмжтэй холбоотой асуудал нь яг юун дээр тулгардаг гэхээр хөгжим дээр тулгардаг хамгийн ихээр. Яг хөдөлгөөн дахин давтагдчихгүй гардаг ч гэсэн яг хөгжим өөр хүний болчих юм бол тэгэл тэр чи оюун нэмж улгаал болчихж байгаа гэсэн. 1000 сайн бүжиг гаргасан ч гэсэн аян л өөр хүнийх бол тэгэл оюун нэмж улгаад орно. Тэгэхээр яг тухайн бүжигтэй зориулсан хөгжимтэй л болчихмоор бид тэр шинэ уран бүтээлүүдийг араас нь гараадах бүрэн боломжтой. Чамд одоо ингээд цаашдаа ингээд хийхээр төлөвлөж байгаа бас юм бүжгүүд байна уу? Ер нь бол байгаа. Байгаа юу? Тэгээ саяхан театрын хөгжимчнээс нэг аяа авсан. Тэгээд тэрэн дээр нь бүжиг хийх төлөвлөгөөтэй байгаа. Одоо ямар ч гэсэн явж ирчихэл орох. Сэдв нь ямар сэдв бэ? Аян өөрөө морины тухай. Одоо яг нөгөө хутагтын морьтой холбоотой тий. Яг морины талаар л бас өгүүлэх баг. Тэгээ угаасаа нөгөө монголчууд ч морин тайртай тий, морин хүндэлдэг, дээдэлдэг арт түмэн гэдэг утгаараа морьтой бүжгүүд их байдаг тий. Жалмаараас ахуулаад алдартай бүжгүүд. Мөн одоо манай аймагийг бол одоо Сэвжид Сүхбаатар гэдэг одоо энэ мундаг хүмүүсээр бол яг бүжгийг төлөөлж Монголын бүжгийг, дэлхийн бүжгийг тий төсөөлж харж байна. Тэгэхээр энэ хүмүүсийн залгамж шалаа. Одоо маш олон бүжгийн дугуулan секцүүд байна. Маш олон тэмцээн уралдаан, нэрэмжит тэмцээн уралдааныг манай аймаг өөрсдөө сүүлийн жилээр зохиож чадчихээн. Энэ хэрээр өрсөлдөөнч нэмэгдчихээн. Маш олон бүжгийн спортоор тий спорт болтол нь хөгжүүлж байгаа. Янз янзын байдлаар ингээ хөгжүүлж байгаа иймэрхүү нөхцөл байдал байна. Одоо ер нь одоо Монголын бүжгийн урлаг тий яг ямар одоо брендер гэдэг юм ямар одоо хөнгө төрхөөр явж байгаа юм бэ? Тэгээд би бүжигчин уучраас л одоо өөрөөс ч асууж байна л да. Монгол бүжиг давмгаалаад байна. Эсвэл одоо дэлхийд бол мэдээж одоо янз янзын байдлаар л яаж байна. Тийм тэр талаас нь. Ерөнхийдөө дийлийнх нь яг монгол бүжгээр. Яг одоо ингээд төв газруудад бол ингээд орчин үе те contemporary модерн төрлүүд ингээд явж байгаа. Гэхдээ тэрийг ойлгох масс нь хэдвэ гэдэг нь бас амар чухал байхгүй.
Тэгэхээр бид нар нэг зүйл хийж байгаа юм чинь яг хийснийхаа дараа бас тодорхой хэмжээний хүмүүст хүргэнэ гэж бас төлөвлөж байгаа шүү дээ. Тэм учраас ерөнхийдөө дийлийнх нь Монгол орн дээр Монгол үжиглэл зохиолж байгаа. Тэгээ олон баруун аймагуудад бол үндэсний бүжгүүд нь олон үндэсний бүжиг те. Зүүн аймагуудад бол ерөнхийдөө ингээл одоо хинтэд орон толох юм бол бүрээдэ ч юм уу барайл Сүхбаатарын дараа ангаа ч юм уу барай авчихна. Дорногой одоо говь сүмбрийн үед ингээ барих юм бол одоо яг ерөнхий юугаа халах жанраа барайл авчихна гэсэн. Аха. Тэгэхээр Монгол соёлыг сурталчлах бүжгийн төрлүүд гэвэл өсгөө юу хэлэх вэ? Ер нь ямар төрлүүдийг нэрлэх бол тийм үү? Одоо гадна дотноос маш олон хүмүүс Монголыг зорж ирээд түн зориулсан бүжгийн үзүүлбэр чуулга гэл нэг үе бодвол бас ингээ хөгжөө яваад байна. Монгол үжиглэл хамгийн тунд үзүүлэх бах та. Монгол үжигийн чуулбар эсвэл адуучин ч юм уу. Аха. Эсвэл бүр юм гоё Монгол хатад яг Монголын үндэстнийг ингээд ахуйг харуулдаг ээрүүлтгээ бүжиг байдаг сэвжид төгшөө тий. Яг тэрэн шиг жаланмаар хэмжнээ яг тиймэрхүү бүжгүүдийг л үзүүлэх баг. Олон үндэстний Монгол гэдэг чинь зөвхөн Монгол гэдэг энэ Улаанбаатар хотоор биш маш олон төрлийн үндэстний ястай амьдардаг юм а гэдгийг харуулвал Монгол үжигийн чуулбар юм бол. За би нэг тоо асууя. Яг Монгол бүжгийн яг ингээд үлдсэн өв сан болоод нэг одоо энэ бол ингээд заавал сурах гэдэг шиг бүх аймагуудад мэддэг яг хэд орчим бүжиг байд юм бэ Монголын? Монгол одоо манай Сэвшин Сүхбаатаргаа дэглэсэн гэдэг юм уу те. Одоо ингээ өргөжлүүлээд дэглэж байгаа маш олон л хүмүүс байна. Яг ингээд ерөнхийд нь ингээд масс түргээд байгаа. Байнгын бүжиглээд байгаа. Ер нь хэд орчим бүжиг байна? 10 дотор болов. Эсвэл бүр 10 гэдэг жоо ихтэй юм болоо. Тийм үү. Ер нь ер нь гэхдээ 10-аас бол дотгошоо байгаа л гэж. Яагаад тэгвэл энэ хуучны бүжгүүд маань хев загвараа ингээ хадгалаад одоо хүртэл бүжиглээд сүүлд бол маш олон шин дэглэгч нар гарч ирж байгаа гэж бодож байна. Энэ хүмүүсийн бүжиг ер нь хэр ингээд хүмүүст хүрч те чадж байна. Үүнд хэр хугацаа хэрэгтэй байдгийг жишээлбэл эсвэл одоо магадгүй 20 жилийн дараа өсгөөгийн өнөөдрийн одоо таны дэглэсэн өвдөс түлэг гэдэг бүжиг яг ингээд Сэвжид Сүхбаатарын бүжиг гэдэг шиг ингээд бүжиглээ явж явах юм бол энд хугацаа хэрэгтэй мүү? Гэхдээ яг нөгөө нэг дэх үеийн баримталжсэн баримтлах юм уу та одоо төрийн бодлого тий. Одоо жишээлбэл Сэвжидгаг нэг одоо ингээд төв чуулгад ажиллаж байхад нь Ховд аймаг руу ингээд ажиллуулахаар явуулдаг гэж байгаа байхгүй. Тэгээд Ховд аймагт явд ажиллаж ирснийхээ дараа Монгол үжигийн чуулбар гэдэг бүжиг бүтсэн гэж байгаа. Тэгэхээр тухайн үедээ яг төрийнхөө бодлогоор одоо энэ тэнд очиж тоглодог гэсэн учраас тухайн хүмүүсийн бүжгүүд яг хүмүүсийн сэтгэлд хоногшүүлдсэн. Яг одоо хүртэл мөн чөнтэй байдаг болов гэж бодож байгаа. Одоо орчин цаг руу шилжиж ирэх юм бол яг тухайн үеиг шиг ингэж энэ тэнд очиж ингэж тоглолтоо хийхгүй байгаа шүү дээ. Төдийл юу хийхгүй байгаа. Одоо баруун аймагуд руу явахгүй байгаа гэж би бол харж байгаа. Жишээлбэл манай аймаг руу хүртэл Улаанбаатар хоттой ойрхон шүү дээ манай аймаг чинь. Тэгэхдээ манай аймагт ирэхгүй байгаа юм чинь тэрнээс хол аймагуудад очихгүй байгаа гэсэн. Тэгэхээр тэр хүмүүсийн бүжгүүд хараахан олон түмэн нэх актер төвөхгүй. Хэрвээ тэр хүний бүжиг авах юм бол худалдаж аавна. Одоо ерөөсөө л тийм бас нэг оюуны өмчтэй холбоотой асуудал тийм үү? Тэр хүн одоо өөр дээр бүх өмчөө байгаад та ингээд энэ бүжиг бүжиглэмээр байна гэвэл одоо төлбөрийн төлөөд аавна гэсэн. Одоо хуучны бүжгүүдэд бол тийм зүйл байхгүй учраас одоо хамаагүй бүжиглээ сураад байна уу? Тий, одоо зохицуулт бас хэрэгтэй л болж байгаа. Ер нь бол зохицуулт хэрэгтэй. Тэгээ яг хүний уран санг яах вэ гэдгийг нь одоохондоо би ч сайн мэдэхгүй л байна л та. Тэгээд төв чуулгын одоо тэр бүжгийн холбоо мал бас бодож л байгаа гэж бодож байна. Тэгээд тухайн үеийн хүмүүсийн бүжиг одоо хүртэл амтай байна гэдэг нь тухайн хүмүүст бас баяр гоё л байдаг байна. Тэгэлгүй байхаа тийм. Энд тэнд бүжиглээд байж байгаа гэдэг бас сайхан л бах та. Нэг ийм асуудал байдаг шүү дээ. Одоо жалам харыг гэхэд яг нэг загвараар нь хэв байдлыг хадгалаад баян үлгийн хүүхэд, дорнговын хүүхэд, за эсвэл ховдын хүүхэд, хинтийн хүүхдүүд яг л нэг тэр одоо 30 40 жилийн өмнөх тэр байдлаар нь хэв байдлаар нэг хадгалж чадчихэв. Чадахгүй байгаа. Энэ өөрөө тийм тулгымцсан асуудал уу? Эсвэл энэ өөрөө ер нь энэ дээр одоо яг яах ёстой юм болоо? Яг энэ дээр яг нэг загвараар бүжиглэе гэвэл яг одоо улсын ардын дуу бүжгийн чуулга дэх үед байсан. Яг тэрэн шиг яг тэнд байгаа яг мэддэг хүн яг тэнд очил заахгүй бол одоо дорногот нэг хүн дураараа заагаал хинтэд нэг хүн дураараа заагаад тэгэх юм бол яг энэ үндсэн хэм маяг алдмаа л гэсэн үг. Тэгэхээр хэв соёл ер нь бол одоо хадгалж чадахгүй байгаад байна уу тий? Ер нь ийм эрсдэл байна гэж харж байгаа юм. Тэгээ эрсдэл бол байгаа. Гэхдээ яг энэ дээр яг нэг загвараар бүжиглэе гэвэл яг тэнд очил заахгүй бол одоо дорногот нэг хүн дураараа заагаал хинтэд нэг хүн дураараа заагаад тэгэх юм бол яг энэ үндсэн хэм маяг алдмаа л гэсэн үг. Тэгэхээр хэв соёл ер нь бол одоо хадгалж чадахгүй байгаад байна уу тий? Ер нь ийм эрсдэл байна гэж харж байгаа юм.
яг үндс нь яг чиг нуруугаа барайл явж байгаа. Устдаж үгүй болохгүй бах. Гэхдээ нөгөө хийцүүд нь жоохон л өөр өөр. Баг өөрчлөгдөл яваад байгаа юм тий. Яг хөө би тэгж боддог байхгүй өөр одоо нэг хүний дэглэлт бүжгийг арай нэг жоохон өөр газрууд нэг жоохон хөдөлгөөний нэг жоохон өөрчилсөн юм шиг тэгж харагдаад. Яг тэгэхээр бид нар чи одоо хар багасаа одоо Монгол бүжгийг үзэж өслөө шүү дээ. Одоо энэ нутгийн хүмүүс чи ч гэсэн бараг бид нар жалам хар энэ үе дээр ямар хөдөлгөөн их үү тий. Адуучин бүжиг юу, хөдөөгийн залуус юу их үү гээл тий бүгдийг нэрлэн шүү дээ. Одоо юу гэдгийг сорын хүмүүс гээл бүжиг байна тий. Гихмишлэнгийн нөгөө нүдэрээ ингээд цээжилсэн учраас өөр газар ингээд өөр заримдаа хийх тохиолдол ч юм уу байдаг юм шиг анзаардаг. Би бол нөгөө бүжигчин биш учраас сайн мэдэхгүй л байна. Би тэр талаар жоох харамсдаг шүү дээ. Айгүй харамсдаг байхгүй. Тухайн бүжгийг хийцэн хүн ирээд үзэж хахад тухайн бүжгийг өөрчлөлт хийнэ гэдэг бол амар том алдаа байхгүй тий. 900% дөө. Тий, 900% амар том алдаа байхгүй. Тэр хүнийг нэгдүгээр дүүл хүндэж чинь гэсэн үг. Тэгээ хоёрдугаар тэр хүн өөрийнхөө бүтээлийг хараад миний энэ хөдөлгөөнийг ингээ өөрчилсөн байна гэдэг бол тэгээ харах өнцгөн хүртэл буурчнаа л гэсэн. Тэрөө тэмцээн шүүж яхад нь тэр бүжиг буруу одоо зарим хөдөлгөөнийг өөрчлөлт хийчих юм бол тэгэл тэр бүжиг биш болно л гэсэн үг. Одоо хөгжин бүжигт сурж байгаа хүмүүс ер нь бол одоо төгсгтэй гэдэг юм тайлан тоглолтоо хийхдээ яг ямар одоо стандартаар хийж үзүүлдэг те яг тэр багш нар ч одоо тэнд очиж шалах уу яад юм бэлээ. Ерөнхийдөө тайлан дээр нь хүүхдүүдэд тэгтээ харцдаг. Ерөнхийдөө тэр бүх хүүхдүүдийг яг мэрэгжлийн шалгалт нь улсын шалгалтанд ирчдэг байхгүй. Ирээд үзээд за ингээд би одоо те манай байгууллага тэр хүүхдүүдэд чинь авах хүсэлтэй байна. Бас хүүхдүүдээс саналыг асууна оюутнуудаас. За манай байгууллагт ажил хүсэлтэй хүн байна уу ч юм уу те. Тэгээ ерөнхийдөө төв чуулгуудаас бүгднгээс нэрцүүдэг байхгүй. Үндэсний урлагийн их театр, цэргийн ансамбл, Улаанбаатар театр ингээд хилийн цэргийн чуулга ч юм уу те. Тэдрээс ирээл ингээд хүмүүс суугаад ерөнхий бүжиг хариуцж хүмүүс нэр цугаал за окей тэр хүмүүс ээж оюутнууд нь авъя. Тэгэхээр манай аймагт бас нэг ийм одоо гал голомт гэдэг юм нэг зүйл байгаа шүү дээ тий. Одоо сэвжтэй нэрмжт улсын уралдаан болвол маш сайхан болдог болчлоо. Буцаа сайхан сэргчлээ. Хүмүүс нөөсдөө ирээ шүүж юмар тий. Тэгэхээр энэ дээр бол бид нар энэ уралдаан наадмаа бол маш одоо зөв ашиглаж чадвал их сайхан энэ байгаа зүйлийг байгаагаар нь аваад үлдэх боломж байна тийм үү? Тий. Би тэр уралдааны талаар ерөнхийдөө ойрын сүүлийн 18, 19 ингээ сая боллоо шүү дээ тий. Ингээ 3 наадмын ерөнхийдөө үзчихэл хүүхдийн наадмын. Тэг яг зарим нь бол айгүй хэцүү орж ирдэг юм аа. Тэг яг нөгөө бодос хүчин байхгүй, яг очиод ажиллах мэргэжлийн хүн байхгүй л айгүй хэцүү. Бид наадам ер нь хүүхдийн гэсэн наадам бол аль болох үнэн зөв, цэвэр байгаасаа гэж боддог байхгүй. Зөвхөн хүүхдэл өрсөлдөг л дөө. Багш нар бол тэнд маргалдаадах ямар шаардлага байхгүй байхгүй. Бүхэн цаг хугацаа хөлс хөдөлмөрөөр зарцуулаад ирж байгаа. Тэрийг яг хүндэтгээд бүх хүндээ гоё хүндэтгэлтэй харьцаад окей. Гэт яг хүүхдүүдээ яг л өрсөлдүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй тэгэл миний хүүхд төрүүлэх ёстой, чиний хүүхд тийм байсан, ийм байсан гэдэг шаардлагууд байхгүй. Багш нарын өрсөлдөөн биш ээ. Багш нарын өрсөлдөөн биш. Энэ бол хүүхдийн уралдаан гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Мэдээж одоо мориор ихад уяач морио уячаад хажууд нь тавиад байдаг үстэй. Яг тэрнтэй адилхан шүү дээ. Яг зурхааныхаа хоног хүлээгээл зогсож байдаг. Яг тэр шиг. Яг л морио уйсан морио яг тайзныг гаргаад гараад ирэхэд тосоод авах хэрэгтэй. Ямар ч байранд орсон, майргүй хоцорсон ч байсан тэр хүүхэд хийтгэл хийсэн гэсэн үг. За Монгол бүжгийг нэг ойлгож хүлээж авах үзэгчдийн ийм мэдрэмж их өөр байдаг юм шиг санагдтiin. Би чамаас нэг зүйлийг тодруулъя. Одоо Монгол бүжгийг зэрэг хийх нь чухал юм уу? Эсвэл одоо тухайн бүжгийг одоо гаргаж одоо хүргэж хийх нь чухал гэдэг юм уу те? Нэг хүмүүс ингээ янз янзаар л ойлгодог л доо. Эсвэл ингээд бас олон нийтэд хүрээгүй бүжигч хүмүүс их сонгож хийдэг боллоо. Одоо янз янз л байна. Тухайн багш дасгалжуулагч одоо хэрхэн хүүхдүүдэд бэлдэж хэрхэн өөрсдөө уралдаан тэмцээнд оролцож байгааг шалтгаалаад багш юм тийм ээ. Тий. Ер нь бол олуулаа бүжиг бол ансамбл маш чухал. Олуулаа хийж байгаа. Тэгээд олуулаа дотроо хэрэг гоцлол их юм бол яг тэр гоцлынхаа яг үнэн зөв мөн чанарыг л үзэгчд хүргэх хэрэгтэй. Яг л одоо нөгөө манай багш хэлсэн байдаг байхгүй юу? Одоо бүжиг зэргийн сургуулийн захирал урлан явцдагтай оюун багш маань бүжиг гэдэг бол биеэр илэрхийлдэг яруу найраг гэж хэлсэн байдаг. Тэгэхээр яг тэр хүн
дотоод мөн чанарыгаа үзэгчд үзээ сууж байгаа хүнд хүрэх хэрэгтэй. Мэдээж тайзныг ярихгүйгээс хойш. Тэгэхээр л яг биерэл бас тод томроо үзүүлнэ л гэсэн. Масс бүжиг бол яалтчгүй хансаамаар маш чухал. Гэтэ хүн болгоно адилгүй учраас хийж байгаа нь хүртэл өөр л дөө. Гэхдээ ерөнхий агуулга нь л адилхан л гэсэн үг. Ганцаараа бүжиглэж байгаа тохиолдолд тэр яг тэр тухайн бүжигийн характерыг маш сайн гаргаж өгөх. Тэгвэл илүү хүрнэ хүнд. Яг ингээл за би яг ингэж байгаа шүү гэж хэлчих юм бол яг тэрж байгаа юм шиг тэрийг үзэгчд хараад уншаад ойлгоно л. Аха. Яг тэгж тэр яг мэдрэмжийг л авч чадвал тэр бүжиг өөрөө ок болсон байна гэж үзсэн тийм. Хүн одоо би бүжиглээд танд хурж ивэл миний бүжиглж байгаа яг хэрэг нь واخгүй юу та. Тэгээ хэрвээ та миний бүжиглж байгааг ойлгохгүй бол би танд хүргэж чадахгүй байна л гэсэн. Аха нэг нэм сэтгэл хөдлөлсөн мэдрэмж авахгүй байна гэсэн үг тийм. Маа дорн говийн чи бүжгийг их сайхан хүлээж авдаг юм арт юм шүү дээ тийм. Бүжийг дахиулдаг зүйлүүл дорн говьт байдаг тийм ээ. Дахиулжсэн гэсэн. Дэх үед манай театрт Ахмад уран бүтээлчд маань одоо гавьж үжигчин хохноогшийн бүжгийг дорногын арт өмнө дахиулж ийсэн гэдэг юм л. Бүжгийг дахиулжсэн. Дуу дахиулж ийснийг үзснээс бүжиг дахиулж байгааг үзэж байгаагүй гэсэн. Тэгээ төв газрыг бол мэдгүй. Ямар ч орон нутгийн театрт бол бүжгийг дахиулж ийсэн. Харин би бас яг над яригч сонсч байсан байхгүй. За баярлалаа. Хоёулаа хүүхдэд холбоотой зүйл ярьлаа. Одоо энэ жил сая Тэнгэрийн утгт тэгээ бүжгийн жүжигийг Дорногов аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлаад маш том бүрэлдэхүүнтэйгээр одоо олон нийтийг хүртэл болголоо. Энэ бол зөвхөн манай аймагт ирж одоо үдсэн хүмүүс яг тэр мэдрэмжийг бол яг тэр агаарт болвол тий гадаа талбайд бол пүүл авсан. Би өөрөө үзэгчин чи бол дотор нь авах шиг байсан. Дотор нь байсан. Тий. Тэгээ одоо мөн удахгүй бас олон нийтэд бас хүргэх байх. Тэгэхээр өсгөө энэ бүжгийн жүжигт бол манай Дорноговын тий маш олон авьяаслаг уран бүтээлчид, хөгжмийн зохиолчид, бүжиг дэглэж за тэгэл энийг санаачилсан, найруулсан гэл олон хүмүүс оролцлоо. Тэгээ чи дотор нь ороод ингээд яг үеийнхэнтэйгээ яг Дорноговын гаралтай хүмүүстэй ингээд хамтран энд оролцсон. Ер нь одоо яг ямар мэдрэмж авсан бэ? Энэ өөрөө маш том хэмжээний л уран бүтээлээс дан бүжигчд оролцлоо тий. Миний зүгээр хамгийн гоё ойлгосон зүйл мундаг агуу хүний зүйл бол агуул этгэл. Одоо энэ хотготаа бодохоор зүгээр л шүтмэр амар. Бидэд яг ингээд өвгөн сурангаадаа жоохон далижлт өвгөн сурангаадаа гэтлэх мөргээд яг хотготын талаар бас өгүүлж байгаа тэм жүжиг тоглоход шамлын орнолоор тоглоход ингээд яг ингээд өмнө яг ингээд бид нар тайз өгсөж чад амар ингээд шураал байсан бол ингээд амар том хуу босч ирээл зөвхөн бидний нэр байгаа газар гэж байгаа юм. Тэгэл яг ингээд тайзаа өгсөж дуусаал тэгэл яг бүх зүйлийг ингээд эхлэгээл ирсэн чинь ингээд чимээ нэр ингээд нам болж байгаа юм. Ямар салхи байхгүй. Юу ч байхгүй. Баг ингээд ялаа ингээд дүнгийн сонсогдох. Тэр юм агуу хүний зүйлс дагуул үт юм л. Тэгээ агуу хүний дүр бүтээж байгаа хүмүүс бас амар гоо мэдрэмж авсан баг. Тэгээ ер нь ингээд хажуунаас нь хаарсан ч тэр зэрэглээс үтсэн ч тэр тэгэл ерөөсөө энд ингээд нэг юм огшоол гэсэн юм. Ингээд баг ингээд юм сандраач байгаа юм шиг ингээд хамаг би нэг айгу сонирн болчихдог байхгүй яг тэр мэдрэмжийн хүн болгонд өөр л ахaltaа. Надад бол амар би бол айгу хэцүү ингээд би ингээд нэг сонирн болчихдог байхгүй гарын халхан хөлрөөл ингээд ер нь сандрал бахархал хоёр удаа хамт явж байгаа тий. Ингээд юм цаанаасаа л юм омогшоод байдаг. Тэр дотор нь бол байж ханд бол энэ хүний бүтээсэн зүйл маш агуу юм байна. Тэгээд зөвхөн Монголынх биш яг дэлхийн хүн юм байна гэдгийг л маш ер нь ойлгож авсан баг тий. Тэгээ ер нь бол зүгээр л агуу юм л. Агуу л гэж хэлэхээс өөр байхгүй. Тэгээ нөгөө Дорноговын залуучууд бас нэлээд сайн яг бүжиглж байна тийм ээ. Тэгээд ер нь ихтэй нэг нөгөө хэлэхэд бол манай Дорногов бас потенциал нь байна. Тэгэхээр өнөөс илүү утгтын бас нэг өөр нэг түүхийг өгүүлээд бас хийвэл бас боломжтой гэж харж байгаа байхгүй. Төвч болгон бүжигчд биш зөвхөн орон нутгаараа хийвэл бас боломжтой гэж би бол дотроо харж байгаа тий. Ер нь бас мөрөөдөж байгаа тий. Зөвхөн яагаад ингээд Дорноговт орсон сууж байгаа. Яг энд байгаа орон бүтээлчд нь ингээд хийгээд яг иймэрхүү зүйл хийж болохгүй болоо. Ер нь бол боломжтой л гэж би хараалаа. Болчих болоо гэж бас найдалах. Ааха. За ямар ч байсан нэг ажил төлөвлөөд ингээд явж байгаа юм байна. Тэгээ тэн дээр чинь чи нөгөө ямар хэсэгт орж илаа? Олонний хэсэгт орсон. Тэгээд нөгөө манжийн цэрэгт орчихсон. Тэр чинь бас нэлээ нэг юм огцон хөдөлгөөнтэй хэсгүүд байсан шүү дээ. Зодоо модоо яваал юу лээ. Тэгээд baйл дээрээс ерөнхийдөө нөгөө нэг юм одоо тухайн манжийн хааны одоо тушаал орсон тэр одоо ерөнхийдөө тэр хотгтын тэр өмнөдийг сүүрүүлж байгаа гасаа гарч байгаа. Тэгээд төгсгөлд нь болохоор хотгтын шав болоод төгссөн. Одоо ерөнхийдөө хотогт одоо ингээд хор угаад
Үхэгт нь чанар нь тосч яваад ингээд тэнгэрт нь ингээд хүлээлж өгч байгаа тийм. Тэр хэсэгт бас орсон юм. Нөгөө холоос үдсэн болохоор яг ямар хэсэгт байсан юм мэдээгүй. Гэхдээ ямар ч хэсэн байсан гэдгийг мэдсэн. За манай театр бол дөнгөсөн ярьлаа гэтлэх мөр гэж жүжиг тоглосон. Энэ бол одоо театрын бүх бие бүрэлдэхүүнүүд бол оролцсон. Одоо Улаанбаатар хотод яг энэ жүжигээ толиулах гээд ингээд бас бэлэн болоод тикетимэн дээр тасалбар нь зарагдаад яг ингээд явж байгаа юм байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү? Мөн зөвхөн Улаанбаатар төвшнийг хэдэн аймгаар тоглох юм болсон юм байна шүү дээ. Тийм. Улаанбаатар хотод одоо 10 дугаар сарын 24 25-нд Улаанбаатар театрт тоглоно. Мөн говийн 3 аймаг, өмнө говь, дунд говь, говь сүмбэр гэсэн 3 аймагуудаар тоглоно. Яг нарийн хуваарь нь мэдгүй байна. Ямар ч хэлсэн 11 сарын 2 билүү 3 билүү эсвэл 3 билүү 4-нд говь сүмбэр аймагт байсан. Тэрний өмнөхөд нь дандаа дунд говь, өмнө говьт ингээд аймагуудад 2 удаа тоглох юм байна. За. Тий. Яг гоё тий өөр аймагт одоо тоглоно гэхээр их сонирхолтой санагдчихээн. Сонирм ер нь хүмүүс айгүй сонир хүлээж авах болоо гэж боддог. Одоо жишээлбэл монголчуудыг ингээд шашингаар нь бас нэг хэсэг бас дарамтлж ирсэн юу гэдэг шүү дээ. Яг тэр шиг гэхдээ энэ нэг бас шашны тал ингэж хүлээж авахаас илүүтэйгээр хүн гэгэрүүл ер нь ямар хөө байдалд үүсдэг юм бол эсвэл хүн оюун санаагаараа өөр ертөнцид очдог бол эсвэл үгсний дараах ертөнц байдаг болов зүгээр тэр зүйлийг л хүмүүс үзээд ойлгох олоо гэж бодож байгаа. Нэг ч гэсэн гоё зүйлийг ерөнхийдөө тоглолт үзнэ гэдэг бол хүн нийгмийнхээ стрессээс салах гэж үздэг шүү дээ. Ингээд тухайн зүйлээ төвлөрч. Тэгээ манай жүжигийг үзээд нэг ч гэсэн хүн гоё оюуны таашаал аваасаа гэж хүсэж байна. Тийм. Өсгөө түрүүн асуух ч юм марцсан шүү дээ. Одоо ингээд өөр төр чинь ингээд очиод бүжиг заалгыг ер нь хүүхдүүдээ ингээд сургая гэсэн хүмүүс ер нь хэр очдөг вэ? Одоо манайд чинь тэмцээн уралдаан бишгүүл болох юм тийм ээ. Тэгэхээр тэр байдал дээр хэр одоо бас нөгөө үндсэн ажилласаа гадна цаг зарцуулж чадж байгаа. Үндсэн ажилласаа гадна ажлын бус цагаар гэж хэлнэ тий. Хүмүүс байдаг. Тэгээ ер нь мэрсэр хүмүүс байдаг. Тэгээд яг нөө бүгдийг ингээ авч чадахгүй шүү дээ. Тэгээ нэг юм тоочны хідэн хүүхдүүдийг аваад яг хийж байгаа зүйлийг яг толтол нэг яг хийлгэл. Миний өөрийн бодож явдаг өрөө үг гэх юм уу те. Нөө аливаа хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээс аана тэгээд. Тэгээд тухайн зүйлийг яг толтол нь л яг гаран гартал л яг бэлтэн. Гэтэ би болохоор хүүхдээс 200% гүйцэтгэл шаарддаг. 100% бол багтаж байгаа байхгүй. Үгүй дотоо байна. Болоод байгаа байхгүй хүүхдэд болно. Би өөрөө хараад мэдчихэж байна шүү дээ. Окей болж байна. Үгүй дотоо байна. Яагаад? Илүү хүн гарах гэдэг байгаа байхгүй. Авиасан шавхах гэдэг. Хүүхдээс илүү хүн гарах гэдэг. Тийм учраас би 200% гүйцэтгэлэх айгүй их шаарддаг. Айхтар багш байна. За тэгээ өсгөө дөнгөж сая Дорноговь аймгийн Саранхөө театр маань бүгд найрамдах Солонгос улсын Жижиг хотод уран бүтээлээ толилуулаад Монгол улсаас сурталчлаад ирлээ. Тэгээд яг энэ сэтгэлдээ хоёлаа яриад ярилцлагаа өндөрлөе гэж бодож байна. Тэгээд орон нутгаад аваад хил дамнаад бүр Солонгост очиод тэр үзэгчдийн тэр мэдрэмж ямар байсан, тэр гадаад улсад ингээд өөрөө бүжиглээ явж байхад ямар бас өөр байсан бэ тий. Ер нь айгүй гоё байсан. Ер нь гэхдээ бид нар чинь нөгөө тайз нарыг харж ивэл жаргалтай хүмүүс шүү дээ. Хүмүүсийн алга ташлтын югаар. Тэг ингээл яг ингээ бүжиглж байгаа л ингээ тайз руу шууд үсрээл оронгууд хүмүүс амар өөрөөр хүлээж авч байгаа байхгүй. Гайхаж байгаа байхгүй. Одоо бодвол нөгөө нэг үзэж байгаа хүмүүстэй дэж харьцаж бүжгэлдэгч байсан юм шиг байгаа. Би тэгж л ойлгосон. Монголчууд ч юм бол ингээд юм юу яг үнийг бэлэг тахаа хүмүүс. Задгаас тэгдэг. Тэгээд шууд ороод бүжгэлэн хүмүүс ингээл гайхаал ингээл юу ийм байж болдго юм уу гэл. Нэг ч ингэж бууж болдго юм уу гэ. Ерөнхийдөө манай урлаг амар гоё сонсогдсон байгаа. Тэр дуу хөгжим тэгээд харж байгаа үзэж байгаа нүдний баясгал амар гоё авсан баха. Тэр хүмүүс л би чинь нөгөө сэтгэлдээ хуваалцсан байсан шүү дээ. Бидэрт бол ер нь үгээр хэлэх юм аргагүй л юм байсан. Ер нь тайзныг гарахаараа л тэгэл мартчихдаг шүү дээ. Чи нэг гоё үг хэлсэн шүү нөгөө бүх соёл манай улсын соёлоос улбаатай юм шиг санагдсан гэж тий. Ер нь манай улсаас л ер нь улбаатай юм байлээ дээ гэж л ер нь харж байгаа юм цаашдаа харсаарч явах хаа. Хятад ч юм уу одоо агуу том гүрнүүд гэтэл соёл нь манайхаас улбаатай. Манай орон бүтээлчид орон нутгийн орон бүтээлчдийг нөгөө гадагшаа явангууд бас зарим газрууд ингээл гайхаал байна л да. Тэгэхээр гадагшаа явснараа бас илүү их сэргээхтэй, илүү их орон бүтээл сэтгэлгээтэй болох өөр улсын соёлтой танилцах гэдэг илүү их боломжийг нээж өгдөг учраас энэ бас их боломж гэж харсан уу. Тэгсэн одоо очиод хүмүүс газруудад
нүд тайлна. Тэгээд тухайн орныхоо соёлтой танилцаад үүх түүх нь уран бүтээлч хүн бол цаг ямагт уран бүтээлэл бодож байгаа байхгүй. Тэгэл ингээд эндээс ийм хийж болох юм ч юм уу те. Ийм одоо юу гэдэг чинь бид нар очоод одоо Солонгос ч юм уу Япон бүжиг хийж болно шүү дээ. Монгол аян дээр ч юм уу Япон үндэсний бүжиг хийлээж бодоход эдгэр чинь тухайн үед ийм хүмүүс байсан шүү гэд бас нүдээр харж чинь бид нар хийхэд бас ойр болж байгаа юм бол дөхөн болж байгаа. Тэгээ орон нутгийн театрын үед бол гадагшаа байна гэдэг л асар том боломж. Төдийлөн ер нь бол орон нутгийн театрууд бол бүр явдгүй шүү дээ. Тэм учраас асар том боломж гэж хэлээр нь харсан да. За тэгэхээр Монгол бүжиг өөрөө ер нь одоо хэр өндөр шалгууртай вэ? Монгол бүжиг өндөр шалгууртай. Нэг юм болсон ядалч юм ярьж байгаа би. Нэг ээж хүүхдтэй бүжиг заалгана гээд. За ямар бүжиг заалгасан? Ямар ч яах вэ? Жалан мар энэ гэсэн гэж. Тэр жалан харыг мэрэгжлийн бүжигчид өөрөө гүйцэтгэхэд хэцүү шүү дээ. Игтэл тэр хүмүүс бол ямар ч яах вэ жалан маламж хийсэн яадаг гэсэн байна. Тэгэхээр тэдний нүдэнд бол амархан юм шиг харагдаад байгаа. Гэвч эсрэгээр бол үгүй. Аюу хэцүү. Хүн болгон бас төдийлөн гаргаж чадахгүй байх. Монгол үжиг хийхгүй байх. Чөлөөт үжиг бол бид нар яаж хийж байгаа л хийч нэг гимнастик ч юм уу болгоод те. Монгол үжиг бол хүн болгон хийж чадахгүй байх. Тэг яагаад би ингэж асууж өнөөдрийнхээ подкастыг дуусгах чинь гэхээр сая очиж зүгээр японочдын бүжиглж байгаа те хятадын бүжиглж байгаа тэр бүжийг харахад бол манайх бол тийм маш их тесрэлттэй маш их бие хөдлөн шаарсан. Тэд нар бол ингээд магадгүй тэр гутал хувцастай холбоотой ингээд нэг жижигхэн юм юу өмсөж байгаа шүү дээ юу лээ. Хормондоо ингээд тушаад ингээд хөдөлж. Тэр үхэнд эндээ хөдлөө за манай бүжиг бол үнэхээр мундаг юм байна гэж харсан учраас энэ асуултыг асуусан шүү дээ. Газар нутгтай амар холбоотой хаа те. Монголчууд ч ингээд амар юм том газар нутгтай учраас ингээд том бүжгэлдэг. Японочууд нь солонгосчууд нь жижигхэн учраас тэгэлээ тэр үхэнд эндээ л бүжгэлдэг юм шиг. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн подкастын зочноор Саранхуй театрынхаа бүжигчин өсөх баярыг госол бүжигчин өсөх баярыг урьж оролцуулсан байгаа. За учир нь гэвэл одоо энэ жил Данзан Аравжаага 220 жил болж байгаа. Энтэй холбоотойгоор манай театр уран бүтээлчд маань Гэтлэх мөр жүжиг Улаанбаатар хотод төлөвлөх чинь мөн одоо хөрш цэргэлтэй аймагуудад одоо тоглох гэж байна. За мөн одоо саяхан Бүгд найрамдах Солонгос улсын Жэжүү хотод Тамна фестивалд оролцоод ирсэн. Тэгээд өсгөөгийн цаашдын уран бүтээл өндөр амжилт хүсье. Урлагийн зам мөр тань дардан байх болтугай урлагийн янжин лам бурхан үргэлж ээлж байх болтугай. Баярлаа. Тэгээд шинэ уран бүтээл төрөхөд гэр бүлийн хүмүүс амар чухал байдаг. Ингээд жишээлбэл би нэг бүжиг эмхтэй солон бүжиг хийхэд гэр бүлийн хүнд үзүүлэн шүү дээ. Тэнгүүт ингээд харж чаад энийн ингэстэй юм шүү, тэрийн тэгстэй юм шүү гэдэг арай өөр нүдээр хард юм шиг. Тэгэхээр нөгөө арга гэр гэдэг бол маш чухал. Тэгээд бидний хийж уран бүтээл дарга гэрийнхэн маш том чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэдний хүмүүст маш их баярлаа гэж хэлмээр байна. Өсгөөгийн арга гэрийнхэнд маш их баярлаа. За амжилт хүсье бид. За баярлалаа. Өрсөнд баярлаа. За баярлаа. Энэ удаагийн D podcast энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар шинэ зочинтой уулзтлаа. Баяртай. Баяртай.